Ярхэм үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо Улаанбаатар хотод 2026 оны 4-р сарын 5-ны өдрийн 22 цаг өнгөрч байна. За энэ дугаар маань 107 дахь дугаар. За анхнаас нь бидэнтэй цуг байсан үнэнч үзэгчдээ туйлыг баярлалаа. За өнгөрсөн 7 хоногт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Зориготик 2.2 Б Батчир ирээдүй Шаазга төмрөө соёмд нартаа баярлалаа гэдгээ та бүхэндээ хэлье. За та бүхний дэмжлэгээр энэхүү лайвыг дэлхийд дархан суугаа монголчуудад хүргэж байгаа. За энэхүү олон улсын мэдээллийг хүргэхэд NCC Group-ийн хамт олон биднийг одоо дэмжин ажиллаж байгаа. За би өөрийн биеэр NCC Group-ийн хэрэгжүүлж байгаа Casa da Vinci хотхонд очиж үзсэн. За Яармгийн нөхдийн зам дагуу Арцтын аманд 23 га талбай дээр 2020 оноос хэрэгжүүлж эхэлж байгаа нэгдсэн төлөвлөгөөтэй хотх юм байгаа. За NCC гэдэг бол Улаанбаатар хотод Riva Garden, Vega City, Riva Plaza, Garden City гэдэг барилгын стандартыг нэг шатаар ахиулж чадсан ийм томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн компани. За Casa da Vinci төсөлжсөн энэ хот төвчнөөс ерөөсө буцаагүй харин ч илүү концепц хадгалсан ийм одоо төсөл гэж надад санагдсан. За хаус нь 2026 онд бүрэн ашиглалтанд орно. За түүнчлэн нам давхартай цөөн айлын кондо вилла апартментууд дээр захиалга авч эхэлж байгаа. За нэг давхартай ерөөсө 2хан айл, нэг барилгад 4-9 айл гээд нэгтаршил маш багатай. За бас нэг нь таалагдсан зүйл нь зочны өрөө бүр урагшаага гарсан цонхтой 3-6 м өндөртэй таацтай. За хүмүүс Casa da Vinci хорооллыг үнэтэй хаус хороол гэж ерөнхийдөө төсөөлд юм шиг байна. За гэтэл эдгээр кондо вилла хөлбөрүүд нь харьцангуй боломж үнэтэй санагдсан. За энэ хүү кондо вилла сууцны 1-р ээлжийн орон сууц нүүж ороход бэлэн болсон байгаа бөгөөд 2-оос 3-р ээлжийн одоо орон сууцнуудад захиалга авч эхэлсэн байгаа. За 112-оос 260 м2 хүртэлх одоо дуплекс, апартмент, пентхаус бүхий сонголтуудтай. За хэрвээ үзэгч та бүхэн сонирхож байх юм бол загварын байр өдөр бүхэн ажиллаж байгаа. За хийдхэн хормын сурчлагын дараагаар үзэгч та бүхэнтэйгээ эргэн уулзцгаая. Цоошин төлөвлөлт, дизайн бүхий, амьдрах орчны 5 тухайг бүрэн хангасан Casa da Vinci төслийн кондо болон вилла сууцыг танилцуулж байна. Таны гэр бүлийн хувийн болон нийтийн уран зайг чухалчлан хүн амын нэгтэрчлийг хамгийн бага түвшинд байлгахаар төлөвлөгдсөн амар тайван, аюулгүй, ногоон орчны бид бүтэв. Casa da Vinci. За бидний явуулж буй мэдээлэл та бүхэн таалагдж үнэн зөв гэж бодож байгаа бол бусдад түгэж биднийг дэмжихийг үзэгч та бүхнээсээ уриалж байна. За мөн энэхүү нэвтрүүлэгт лайк дарах сэтгэлдүүлдээх нь YouTube-ийн алгоритм энэхүү контентыг маш сайн контент байна гэж үзэн бусдад санд болгодог юм одоо зүйл байдаг. Энд үзэгч та бүхэн биднийг дэмжээрэй. За нийтдээ 2 цаг гаруй хугацаанд хамтдаа байдаг учраас үзэгч та бүхэн илүү өөртөө эвтэйхэн тухлан сууж аяах цаг кафега урдаа тавьж таалан үзээрэй. За өнгөрч 7 хоногт дэлхийд дахин олон улсын хэвлэлүүдийн анхааралд орсон олон үйл явц болсон бөгөөд өчигдөр Дональд Трамп ерөнхийлөгч Ираны ард түмэнд хандан 48 цаг үлдсэн талаар хэлсэн зүйл нь ихээхэн олонний анхааралд орсон. За өнөөдөр бол дэлхийн бүхий л хэвлэлийн дэлхийн байгууллагуудаар ерөөсө 48 цагийн дараа Иран улс бүр одоо газартаа тэгшлэгдсэн бүхий л одоо аж үйлдвэрлэл байхгүй болсон ийм одоо улс болох үед гэсэн ийм мэдээллийг бол маш ихээр тавьсан байгаа. За Америкийн нэгдсэн улсын боцтыг ерөнхийдөө хүлээн авахгүй байх юм бол Ираны захиргааны станцуудыг юу ч үгүй үгүй болно гэж ингэж Дональд Трамп өмнө олон удаа мэдгдэж байсан. За Дональд Трамп өнгөрсөн 3 дугаар сарын 21-нд 48 цаг үлдсэн гэдгийг сануулсан. За энэ хугацаанд Америкийн нэгдсэн улсын боцлыг хүлээн авахгүй байх юм бол Ираны захиргааны станцуудыг үгүйх болно гэж ингэж мэдгдэж байсан. За Дональд Трамп өмнө нь Иранд 3 дугаар сарын 21-нд 48 цагийн хугацааг өгч дараагаар нь энэхүү хугацаа дуусаад ирэхэд бол 5 хоногор сунгасан байдаг. Зарим энэхүү 5 хоног дуусахад мөн 10 хоногор сунгаж байгаагаа хэлж байсан. За энэхүү 10 хоногийн сүүлийн 48 цаг нь үлдсэн талаар бол Дональд Трамп ерөнхийлөгч өөрийн Truth Social бичин үлдээсэн байгаа нь энэ юм байна. За Иран улс нь энэхүү 14 хоногийн хугацаанд ямар ч асуудлыг намжаах зөөлрүүлэх арга хэмжээг ерөөсөө өөрийн зүгээс аваагүй. За ямар ч хариуг ерөөсөө Америкийн нэгдсэн улсад өгөөгүй. За Америкийн нэгдсэн улс нь Иранд сүүлийн өдрүүдэд олон нисэх онгоцоо алдсан ийм зүйл болсон байгаа. За нэг F-15 гэсэн онгоц нь Ираны агаарын орон зайд буудуулан унсан бол A-10 Thunderbolt гэсэн сөнөгч онгоц мөн Ираны агаараас хамгаалах системд өртөж Ираны орон зайгаас гарч байхдаа сүрсэн ийм байдалтай болсон байгаа. За мөн өчигдөр Ираны газар нутагт шүхрээр буусан нисгэгчийг аврах ажиллагааг явуулж байсан 2 вертолет H-60
Black Hawk гэсэн ийм одоо вертолет өртөж гэмтсэн бол бас нэгэн одоо F-16 гэсэн онгоц мөн одоо соос зарлаж маш хүнд байдалд орсноо мэдэгдэж үүний дараа амжилттай ерөнхийдөө аварын буултыг бол хийж чадсан байгаа. За мөн одоо хоёр түүш нийлүүлэгч KC-100 гэсэн одоо ийм хоёр онгоц төгшүүр зарлаж яаралтай одоо дайн болж байгаа газар нутгийг орхин гарсан ийм одоо зүйл болсон. За энэ бүхэн мэдээж хэрэг Дональд Трамп ерөнхийлөгч маш хатуу хүнд ингэж одоо тусаж байгаа. За Иран улс нь Хятадаас хамгийн орчин үеийн одоо агаарс хамгаалах системийг авсан байх болзошгүй талаар бол Америкийн эцэг улсын хэв мэдээлэлээр бичиж байгаа. За өмнө нь Америкийн эцэг улсын болон одоо Израилийн нисэх хүчний онгоцнууд чөлөөтэй Ираны агаарын орон зайд өөрийн одоо газар нутаг дээр өөрийн орон зайд нисэж байгаа мэт одоо тэнгэрт хөөрч ерөнхийдөө чөлөөтэй нислэг үлдэж зохиг гэсэн газраа пуужингийн цогтыг чөлөөтэй хийж чаддаг байсан. За Иран улс нь Трампын бичсэн зүйлийн дараахан одоо армузын хоолойг нээж байгаагаа дэлхийд зарласан бөгөөд бас нэгэн одоо зүйлийг ерөнхийдөө тодруулан бичсэн байгаа. За Иран улс нь зөвхөн одоо хүнд маш чухал хэрэгцээтэй бараа материалыг зөвхөн одоо тээвэрлээ яваа хөлг онгоцыг нэвтрүүлнэ гэсэн ийм одоо зүйлийг бичсэн байгаа. За яг ямар одоо төрлийн барааг ерөнхийдөө хүнд маш чухал хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн гэдгийг бол тодорхой ерөөсөө зааж өгөөгүй. За мөн одоо Иран улс нь өмнө нь одоо дайсагнасан улс орнууд гэж нэрлэгдэж байсан улс орнуудын одоо улс онгоцнуудыг энэхүү армузын хоолоогоор нэвтрүүлэх хэсэг нь ерөнхийдөө тодорхой бос байсан. Зарим одоо Катар улсын Ашазириа телевизийн мэдээснээр Иран улс нь удахгүй жигсаалтыг гаргах гэж байгаа бөгөөд тэрхүү одоо жигсаалтанд ерөнхийдөө 3 категори багтана гэсэн ийм одоо зүйлийг олон нийтэд мэдээлсэн байгаа. За нэгдүгээр дайсагнасан улс орнуудын жигсаалт гэж ийм юм байх бөгөөд үүнд мэдээж хэрэг Америкийн эцэг улс мөн одоо Израиль улс за дээрэс нь Европын зарим улс орнууд орох нь бол гарцаа байхгүй. За эдгээр улс орнуудын ус онгоцыг Иран улсын армузын хоолоогоор ерөөсөө оруулахгүй, гаргахгүй, ерөөсөө нэвтрүүлэхгүй гэсэн ийм одоо бодолтой. За хоёрдугаар нейтрал бодлого явуулж байгаа улс орнуудын одоо жигсаалт гэж ийм одоо юм гарна. За тухайн улс орнуудын ус онгоцыг армузын хоолоогоор чөлөөтэй нэвтрүүлэх бөгөөд гэхдээ нэмэлт одоо төлбөртэйгээр энэхүү ус онгоцнуудыг нэвтрүүлнэ гэсэн ийм одоо зарчмаар явна. Зарим одоо найз нөхд гэсэн одоо 3 дахь категори байх бөгөөд Иран улсыг дэмжиж байгаа улс орнуудын одоо ус онгоцыг чөлөөтэй одоо армузын хоолоогоор ямар ч одоо хяналт байхгүйгээр ерөнхийдөө шалгалт байхгүйгээр нэвтрүүлэх болно гэсэн ийм одоо заалт байгаа. За мэдээж хэрэг үүнд бол Орос улбаны улс, Хятад улс, Энтэг улс зэрэг бол эдгээр улс орнуудын хөлгөө онгоцонд бол чөлөөтэй найрч ашиглах гэж нэвтрэх юм байгаа. За Энтэг улс энэхүү одоо мэдээллийн дараагаар өөрсдөө ч гэсэн Иран улсаас ямар ч одоо хоригдох зүйлгүйгээр бид одоо чөлөөтэй газрын тосыг бол өөрсдийн хэрэгцээнд худалдан авч чадаж байгаа гэж ингэж одоо мэдгдсэн байгаа. За олон жилийн турш Ираны одоо эсрэг Ираны газрын тосны эсрэг тавьсан хоргийг Дональд Трамп ерөнхийлөгч энэхүү дайныг эхлээд удаагүй байхдаа ерөнхийдөө чөлөөсөн явдал нь бол дэлхийн улс төрчдийн одоо гайхамшигыг төрүүлсэн ийм одоо алхам болсон байна. За мэдээж хэрэг Америкийн улс ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг одоо зүгээр маш амархан сэтгэж ингэж одоо хийсэн нь бол үгүй болов гэж ингэж бодож байна. За мэдээж хэрэг тодорхой хэмжээний одоо тоо бүх зүүн дээр бол дөнгөж шинжилгээ хийж энэ Ираны одоо газрын тосыг хоригоос одоо цуцлахгүй байх юм бол дэлхийн газрын тосны одоо хомсдол улам ихсэх ийм одоо зүйл болох тул ерөнхийдөө дэлхийн эдийн засгийн хямралыг одоо болгохгүй тулд энэ Ираны газрын тосыг чөлөөтэй тавьж өгөхгүй бол өөр алхам ерөөсөө үлдээгүй болтоо. За гэхдээ мэдээж хэрэг бол үүнийг зарим улс төрчд зарим улс орн одоо үүнийг бол тайлбарлахдаа Америкийн улс заавалчгүй ийм одоо дайныг хийх шаардлага байсан юм. За яг өмнөх л одоо шахалтыг ерөнхийдөө энэхүү хоригоо ингэж явуулсан бол хүссэн хүсээгүй Иран улс бол маш хүнд ийм хэцүү байдалд орж ирсэн. За яагаад заавалчгүй дайныг ихлүүлсэн юм бэ гэсэн ийм одоо зүйл байгаа. За армузын хоолойг Иран улс ийм амархан өөрийн одоо бүрэн одоо хяналтанд байлгаж чадна гэж ерөнхийдөө Дональд Трамп анх бодоогүй болов гэсэн ийм одоо бодолтой байгаа. За Дональд Трампын төсөөллөөр ерөнхийдөө маш эрчимтэй эхний одоо 3 өдрийн цогцолтын дараагаар Ираныг удирдах хүмүүс бүгд одоо алгацсан байх бөгөөд ер нь бол Иран улсыг одоо цааш нь удирдаад явчих. Иран улсын одоо ард түмнийг бол цааш нь залгаад явчих. Иран улсын ард түмэнд одоо зарлиг одоо тушаал өгчих. Ийм одоо хүн үлдэхгүй тул ерөнхийдөө Ираны ард иргэд өөрсдөө босож Ираны одоо хуучин энэхүү дэглэмийг бол өөрсдөө бүр нураан унгааж ерөнхийдөө Америкийн улс тарилцаага буцаад одоо хэвийн болох ийм тал руугаа орох болов гэж ингэж найдсан. За гэтэл бол Ираны удирдлага байхгүй болсон ч гэсэн Ираны ард түмэн одоо нэгдэж мөн одоо Ираны хувьсгалыг хамгаалагч корпус энэхүү байгууллагын одоо дайчид бол маш гарамгаа зүтгэлтэйгээр ингэж одоо улс орныхоо төлөө бол ард иргэдийг урайж чадсантай холбоотойгоор Ираны ард түмэн нэлээд одоо хурдан богино хугацаанд бол хүч авч буцаад одоо бүхэл одоо зүйлийг хэвэнд нь оруулж Америкийн улсын бодлогын эсрэг бол хүчтэй одоо эсрэг үүсийг ерөнхийдөө үзүүлж байгаа.
За үүнтэй холбоотойгоор ерөнхийдөө Америкийн эцэг улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэддэгдэхдээ бид одоо энэ хүү дайныг эхэлснээс хойш Ираны одоо 10,000 гаруй одоо цэргийн объектуудад хүчтэй цогцолтыг өгсөн. За одоо Иран улс бол бүрэн хэмжээний одоо бидний эсрэг бол эсэргүүцэх зэрэг зэвсэг ерөөсөө байхгүй боллоо. Пүүжин зэвсгэл байхгүй боллоо. Ерөнхийдөө баллистик пүүжин огт байхгүй болсон гэсэн ийм одоо мэдээллийг өгч байгаа хэдий боловч ерөнхийдөө Иран улс ерөөсөө бууж өгсөн юм байхгүй. Харин ч одоо өдөр бүхэн яг л одоо хөөрөгдөг дроны тоо мөн одоо хөөрөгдөг пүүжингийн тоо бол ижил төсөөтэй ийм одоо тоогоор явж байгаа. За иймд бол Иран улс маш хэмжээний одоо пүүжин зэрэг зэвсгийг бол удирдсан байдалтайгаар их хэмжээгээр бол бэлдсэн байгаа нь бол ойлгомжтой байхаа. За энэ дайн болж магадгүй гэдгийг бол Иран улс аль эртнээс бол ухамсарч ухаарч байсан. За энэ талаар бол өөртөө бэлдэж байсан. За нөгөө талаасаа энэ дайн болохгүй тулд ерөнхийдөө Орос улбаны улс зам одоо хятад улсуудтай стратегийн түншлэлийн олон талт харилцааг бол хөгжүүлэхийг эрмэлзсэн. За Орос улбаны улс 2024 онд байнуудаа Иран улстай ерөнхийдөө нэлээд удаан бараг 10 гаруй жил тохиролцсны одоо үндсэн дээр маш одоо Ираны удирдагч Хаменейгийн шахалтанд одоо орж байж ерөнхийдөө Орос улбаны улс нэлээд одоо буулт хийж байгаа стратегийн олон талын одоо түншлэлийн гэрээг ерөнхийдөө байгуулсан. За энэ хүү гэрээг байгуулсны дараагаар Иран улс нэг одоо амьсгаа авч ерөнхийдөө бид бол Америкийн эцэг улсын эзэн төрөлхлөөс өөрсдөө хамгаалж чадлаа. Ингэж одоо ерөнхийдөө Оросын хамгаалтын одоо зонтигт орж багтаж амжлаа гэж ингэж бодож байсан бол харин ч одоо Америкийн эцэг улс энэхүү одоо цогцолтыг өгч ихэснээр Оросууд ямар ч одоо хамгаалт огт үзүүлээгүй. За ийм хамгаалтыг үзүүлэхгүй болов гэдгийг бол Иранчууд ч гэсэн одоо сүүлийн үед бол ухаарч байсан. За тэр дундаа нас бардаг одоо удирдагч Хаменей өөрийн биеэр бол Орос улбаны улс дэндүү найзт нь бол бидэрт бол стратегийн томоохон алдаа боллоо гэсэн ийм одоо зүйлийг ярьж байсан. За үүнийг бол ерөнхийлөгч Пезошканян ч гэсэн одоо мэдэгдэж байсан. Бид бол маш томоохон одоо стратегийн алдаа гаргаж нэг улс оронд өөрийн одоо аюулгүй байдлыг даатгана гэдэг бол байж боломжгүй ийм алдаатай бодлого байсан гэдгийг бол бид ухаарлаа гэсэн ийм одоо зүйлийг хийж байсан. За Иран улс нь бол олон жилийн хугацаанд Америкийн эцэг улсын хоригт орсон. За ямар нэгэн байдлаар бол өөрийн газрын тосыг бол чөлөөтэй дэлхийн зах зээл дээр бол гаргаж чадахгүй ийм одоо нөхцөл байдалтай хിവэр байсан ч гэсэн бол Ираны эдийн засаг маш хүчтэй одоо урагшилж ерөнхийдөө бол маш эрчимтэй ингэж бол эдийн засгийн үр өгөөжийг бол үзүүлдэг байсан улс орн байгаа. За өөрөөсөө бол дотооддоо бүхэл хэрэгцээ зүйлээ бол хийдэг байсан. За тэр дунд одоо автомашин, автобус, зам одоо юу гэх юм өөрийн хэрэгцээд, өөрийн аюулгүй байдлыг хамгаалж чадах баллистик пүүжин хүртэл өөрөөсөө бүрэн хэмжээгээр хийдэг байсан. За дроны технологиг өөрөөсөө маш сайн одоо судалж гаргаж ирж Орос улбаны улсад одоо Украинтай хийж байгаа дайнд нь бол тус нэмэр болж ирснийг үзэгч та бүхэн сайн мэдж байгаа. За гэх мэтчлэн ерөнхийдөө бид хуучин бол бодохдоо Иран улсыг маш хөөжилгүй буураа ерөнхийдөө ийм улс орно гэж боддог байсан бол Иран улс үнэн хэрэгтээ өөрсдийн одоо нөөц болцоонд тулгуурлан маш эрчимтэй хөгжиж байсан ийм одоо 80 гаруй сая хүн амтай томоохон улс орны нэг байсан. За энэ ч утгаараа ерөнхийдөө олон жилийн турш Америкийн эцэг улс хориг байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар одоо энэ улс бол өөрийн газрын тосыг хулгайн аргаар ч гэсэн 3 дахь зах зээл дээр бол гаргаж чадаж байсан. За үүнийг нь бин хорих гээд бол Америкийн эцэг улс чаддаггүй байлаа. За хэрвээ Америкийн эцэг улс үүн дээр одоо хориг тавих гээд ороод ирэх юм бол Иран улс нь бол армуусын хоолойг боочих ийм аюултай эрсдэлтэй байсан тул ерөнхийдөө Америкчууд нөх одоо хөдөлж чаддаггүй байсан. За гэтэл Америкийн эцэг улсын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг одоо эс тооцсон. Энэхүү одоо бүхэл нөхцөл байдлыг үл харгалзсан. Ерөнхийдөө олон жилийн турш бид Ираны энэхүү одоо дэглэмийг төвчсээр ирсэн. За харин одоо үүнийг цааш нь төвчих юм бол Иран улс одоо цөмөн зэсэгтэй болж бидэнд дахиж одоо дийлдэхгүй ийм одоо улс орн болох юм байна. За үүнийг баг дээр нь дарахгүй бол дахиж бид бол Иран улсыг хязгаарч одоо намжааж чадахгүй, ерөнхийдөө дарж чадахгүй гэсэн ийм одоо байдалтайгаар ингэж одоо Израиль улстай хамтран энэхүү дайныг эхлүүлсэн ийм одоо явдал болсон байгаа. За өчигдөр Дональд Трампын Truth Social бичсэн 48 цагийн хугацаа байгаа талаар бичсэн постны дараахан Иран улсын засгийн газар Америкчууд Ираны цөмийн эрчим хүчний бүшээр захиргаан станцын ойролцоо зохилд өгч станцын үйл ажиллагаанд доголдол оруулах ийм одоо тусгай ажиллагаа явууллаа гэж ингэж мэдгдсэн байгаа. За бүшээр цөмийн захиргаан станцыг Оросууд барьж байгуулсан бөгөөд одоо ч гэсэн Оросын мэргэжилтэнгүүд тус станцыг байршиж ажиллаж байгаа. За Оросууд яартаа станцыг орхин гарсан бөгөөд Москва тус цогцолтын талаар мэддэхдээ хизээч угааж арилгаж чадхааргүй муухай одоо нэр хүндгүй ийм одоо зүйлийг бол Америкийн эцэг улс хийлээ гэж ингэж одоо буруутгасан байгаа.
За Америк нэгдсэн улсын энэхүү одоо ерөнхийлөгч Дональд Трампын өмнө нь өгчээсэн одоо 48 цагийн бодлын дараагаар Орос улбаны улсын одоо гадаад хэргийн яамны сайд Лавров мэдэгдэхтэй ер нь бол цөмийн зэвсэгтэй ийм одоо агуу гүрэн байж Америкийн нэгдсэн улс жижигхэн одоо ерөнхийдөө хөгжил буураа ийм Иран улсын эсрэг томоохон одоо цэгийн хүчийг явуулж за тэр дундаа одоо Иран улсын эрчим хүчний объектуудыг газартаа тэгшилнэ гэж ингэж айлгал сүрдүүлж байгаа явдал нь бол агуу гүрний явуулдаг ийм одоо бодлого огтхонч биш ийм одоо дайм огтхонч биш байдаг. За Америкийн нэгдсэн улс нь өөрийн зүгээс маш ичхүүртэй ерөнхийдөө олон жилийн турш энэхүү түүхийг арилгаж чадхааргүй ийм муухай зүйлийг бол хийх гэж байна. За Америкчууд үүнийг хийхгүй байгаасаа гэж ингэж зүйлмөр байна гэсэн ийм утгатай зүйлийг бол гадаад хэргийн яамны сайд Лавров мэдэгдэж байсан. За гэтэл Оросууд энэ Орос Украины дайн эхлээд удаагүй байхад хамгийн түрүүнд Украин улсын Запорожын атом цахилгаан станцыг барьж өөрийн одоо эзэмшилд авч энэхүү цахилгаан станцын одоо хашаан дотор өөрсдийн одоо цэрэг техник мөн одоо зэрэг зүсгийг аваажж хэмжээгээр одоо хурааж Украин улсын батлан хамгаалах ямар ч одоо хариу үйлдэл үзүүлж чадахгүй ямар нэгэн байдлаар энэхүү цахилгаан станц руу бууж чиглүүлэн ингэж харах юм бол атом цахилгаан станц руу буудлаа гэж ингэж олон улсын томоохон одоо хил хам болох юм байна. За энэ ч утгаараа ерөнхийдөө украинчууд одоо ч гэсэн энэхүү станцыг буцаан одоо өөрийн гартаа оруулж чаддгүй. За улмаар бол энэхүү цахилгаан станцыг бол Оросын албаны улс өөрийн одоо эзэмшилтэд бүрэн авч үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг өөрийн одоо цахилгаан түгээх сүлжээгээр дамжуулан ингэж одоо авч байгаа. За ер нь бол Орос улбаны улс Америкийн нэгдсэн улстай хийж байгаа Орос Украины дайныг одоо зогсоох энхийн гэрээ хэлцээрийн төлөвлөгөөн ч гэсэн энэхүү одоо атомын цахилгаан станцыг ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын нийтлэлд ингэ шилжүүлж болох юм байна. За гэхдээ Оросуудын тавьж байгаа болцол бол Украин улс Донецк мужийг бүрэн хэмжээгээр одоо чөлөөлөх, зам одоо Луганск мужийн одоо багахан үлдсэн байгаа газар нутгийг чөлөөлөх гэсэн ийм одоо бодлыг тавьж байгаа. За үүнийг хэрвээ украинчууд биелүүлэх юм бол өөрсдийн одоо стратегийн давуу талыгаа алдаж ерөнхийдөө Оросууд цааш нь Украин улсыг эзлэн авах томоохон стратегийн төрчилсөн ийм одоо газар нутагтай болох юм байна. За энэ ч утгаараа Украин улсын ерөнхийлөг Зеленский үүнийг хязгаарч хүлээмжшүүлж болохгүй гэж ингэж мэдэгдэж байсан. За мөн Оросууд энэхүү дайныг явуулж байгаа одоо баргаж 5 жилийн хугацаанд Украин улсын эрчим хүчний объектуудад маш их хүчтэй одоо цохилтыг өгч аль болохоор Украин улсыг эрчим хүчний одоо хомсдолд оруулж хот суурин газруудыг харанхуй байдалтай байлгах ийм одоо хүсэлтэй байдаг. За тэр дундаа өвөл болоод ирэхлээр энэхүү үйл ажиллагааг бол ерөнхийдөө маш эрчимтэй явуулж ирдэг бөгөөд Украин улсын хот суурин газруудыг хөлдөөсөө ямар ч одоо халаалт байхгүй болгоосоо ард түмэн даарж хөөрөөсөө Орос улбаны улсын энэ явуулж байгаа бодлогыг ард иргэдний ерөнхийдөө хөлөөмжшөөрч өөрийн одоо төр зэсгийг бууж өгөхийг ингэж одоо шахсан ийм одоо бодлогыг ерөнхийдөө явуулдаг юм байна. За энэ ч утгаараа ерөнхийдөө Украин улс энэ дайн болсон одоо 5 жилийн хугацаанд маш их эрчим хүчний томоохон объектууд алдсан. Эрчим хүчний одоо бат станцуудаа их хэмжээгээр алдсан. За сүүлийн үед бол Украин улс өөрийн эрчим хүчний объектуудыг ерөнхийдөө газар тоор маш хэмжээгээр одоо ингэж одоо хоригдлуулах нөөцийн ийм эрчим хүчийг болгох тал дээр бол анхааран ажиллаж байгаа. За тэр дунд Америкийн нэгдсэн улсаас хамгийн сүүлийн үеийн одоо зохион бүтээгдсэн эрчим хүчийг одоо тодорхой хэмжээгээр хадгалж байдаг ийм томоохон одоо батарейнуудыг бол газар дор суулгаж өгсөн гэсэн ийм одоо мэдээлэл сүүлийн үед хэвж байгаа. За ямар нэгэн байдлаар одоо эрчим хүч таслахад энэхүү одоо газар доор байгаа эрчим хүчнийг нөөцлсөн энэ одоо батарейнууд бол тодорхой хэмжээний одоо хугацаанд бол стратегийн ач холбогдолтой томоохон аж ахуйн нэгжүүд томоохон одоо албан байгууллагуудыг бол эрчим хүчээр хангаж байх ийм одоо зорилготой. За ер нь бол дайн гэдэг зүйлд эсрэг талын хамгийн түрүүнд бол зам харгуу, зам эрчим хүчний объектуудыг үгүй хийхийг ерөнхийдөө оролддог. За энэ бол зарчим дэлхийн 2 дугаар дайны үед ч байсан. Одоо ч гэсэн байгаа. За дэлхийн 2 дугаар дайны үед бол холбоотон улсуудын нисэх онгоцнууд Германы одоо томоохон хот суурин газруудын эрчим хүчний объектуудыг бол бөмбөгдөж байсан. Ийм одоо зүйл болж ирсэн. За ингэж ерөнхийдөө эрчим хүчгүй болгосноор Германы аж үйлдвэрлэлийг зогсон байдалтай болгоно. Ийм одоо бодолтойгоор, ийм одоо зорилготойгоор ерөнхийдөө эрчим хүчний объектуудыг зогтдог ийм одоо үндэслэл байдаг. За одоо ч гэсэн энэ одоо Америк Ираны дайн ч гэсэн Америкчууд энэхүү одоо зарчмаар ер нь бол Иран улсыг харанхуй байдалтай болгож бүрэн үйлдвэрлэлийг явуулах боломжгүй болгож байж энэ дайныг зогсооно гэсэн ийм одоо бас бодолтой байгаа. За энэ ч утгаараа ерөнхийдөө Америкийн нэгдсэн улс 48 цагийн одоо хугацаа бол одоо дуусах төгсч байна. Энэ хугацаанд бидний одоо тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол бидэнтэй энхэн гэрээлзээр хийж цөмийн урааныг ерөнхийдөө цааш нь баяжуулахгүй, цөмийн зэвсэгтэй болохгүй гэдгийг амлахгүй бол бид энэхүү цогцолтыг хийх болно гэж ингэж одоо ярьж хэлж байна.
За Иран улс нь хэрвээ Америкчууд цөмийн станц цохилт өгөх юм бол ойролт орнуудыг цөмийн хортой бүс болгон хувиргаж чадна гэж ингэж одоо сүрдүүлж эхэлсэн. За мөн Америкчууд Ираны хамгийн сүүлд ашиглалтанд оруулсан ойролт орнодтой хамгийн урт гүүр гэж тооцогддог гүүрэнд цохилтыг хийсэн ийм одоо 7 хоног болж өндөрлөж байхаа. За энэ талаар илүү дэлгэнгүй мэдээллийг үзэж та бүхэнд жаахан байж байгаа төргөн. За ер нь хин худалдаа 8-ны одоо төв замыг ерөнхийдөө гарт таавна. Тэр нь өөртөө маш одоо геополитикийн томоохон ашигтай зүйлийг авлаа гэж үзэж болох юм байна. За иймд армузын хоолой ямар ач холбогдолтой хин энэхүү хоолойг өөртөө аван тэр нь одоо дэлхийн эдийн засагт сайн муугаар нөлөөлж чадах томоохон одоо дагуу талаар бол үзэгч та бүхэн миний саяны ярьснаас ойлгосон болов уу гэж бодож байна. За байгалийн ариун баялагтай байж болох боловч хинээр энэхүү ариун баялагаа хамгаалуулах уу? Яаж энэ одоо баялагийг дэлхийн зах зээл дээр гаргах уу гэсэн томоохон шийдэх ийм одоо асуудлууд урган гардаг юм байна. За үнэхээр одоо баялаг ариунтай байх нь бол сайхан хэрэг боловч хэрвээ буруу бодлого явуулах юм бол энэхүү баялаг нь харин одоо өрөөгөөж өгөх биш. Харин улс орны эсрэг болж ингэж одоо хувирч чадах ийм одоо нөхцөл байдал олон байдаг. За иймд Лив улс ч гэсэн ариун баялагтай ийм улс орн байдаг. Энэ улс ч гэсэн өөрийн одоо баялагийг, өөрийн одоо аюулгүй байдлыг хэрхэн хамгаалуулах, ямар одоо өрмөц аргаар шийдэж байгаа талаар үзэгч та бүхэндээ бас тодорхой мэдээлэл хүргэе гэсэн ийм одоо бодолтой байна. За Лив улсын одоо тодорхой хэмжээний одоо цэргийн баазуудад Украин улсын одоо цэргийн хүчнийг аль бие осоор байршиж болох ийм одоо зөвшөөрлөг ерөнхийдөө Лив улсын засгийн газар олгосон байна. За энэ талаар бол дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд маш ихээр одоо шуугж байгаа бөгөөд Украины цэрэг дайчид дундад тэнгист өөрийн гэсэн одоо баазтай болж Орос улбаны улсын одоо дундад тэнгист байгаа усан онгоцнуудыг шууд одоо устгах ийм одоо боломж болцоотой боллоо гэж ингэж одоо бичиж байгаа. За үнэхээр одоо украинчууд өөрсдийн анхны одоо гадаад улс оронд байх цэргийн баазтай боллоо гэж ерөнхийдөө хэлж болно. За Орос улбаны улсын хувьд дундад тэнгист байгаа усан онгоцнууд Египтийн Суэцийн каналаар дамжин ингэж одоо Улаан тэнгист ордог. Замун буцаад одоо Улаан тэнгисээс Суэцийн каналаар дамжуулан дундад тэнгис рүү орж ингэж одоо ойролт орнуудын асуудал дээр өөрийн одоо нөлөөг ерөнхийдөө Оросууд олон жилийн турш ингэж явуулсаар ирсэн. За тэр дунд Орос улбаны улсын хувийн одоо Вагнер гэсэн ийм айран байдгийг үзэж та бүхэн сайн мэднэ. За энэхүү айрмыг үүсгэн байгуулсан Орос улбаны улсын олигарх за талигч Пригожин байсан. За тэрээр Орос Украины дайнд маш их нөлөөтэй оролцдог байсан бөгөөд Бахмут хотыг эзлэн авахад Вагнерийн цэргийн хүчин бол маш их үүрэг ролтой оролцсон. Ер нь бол Вагнер маш их цэрэг дайчтай бол энэхүү одоо Бахмут хотын ойролцоо ерөнхийдөө алдсан. За үүнд бол Пригожин маш их уур зартайгаар ерөнхийдөө Орос улбаны улсын батлан хамгаалах яамны сайд Шойгу за мөн одоо Орос улбаны улсын цэргийн жанжин штабын дарга Герасимов нар ихээхэн одоо буруутай ямар ч одоо зэр зэвсгийн нөөцийг бэлдэж чадаагүй. За мөн одоо Орос улбаны улсын цэрэг армийг бол хангалттай хэмжээнд бол байлах мөнгө төрөхтэй байсан юм байж хэл ахуулын асуудлаар энэхүү мөнгийг өрн таран хийсэн гэж ингэж одоо шүүмжиж байсан. За улмаар бол би Герасимов болон одоо Шойгу нарыг Москва хотод байхад нь авч барьжлах ёстой гэсэн ийм одоо зүйлийг хэлээд ингэж одоо цэргийг Москва хот руу хөтгсөн байдаг. За энэ бол үнэхээр Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинийг маш эвгүй эрсдэлтэй ийм одоо байдалд оруулсан бөгөөд ер нь бол Орос улбаны улсад төрийн эргэлт гарч болох ийм одоо нөхцөл байдал үүссэн. За энэ нөхцөл байдлыг ерөнхийдөө намжаах гэж Беларусь улсын ерөнхийлөгч Лукашенко Пригожинтой утсаар ярьж хооронд нь эвлэрүүлэх ийм одоо яриад хийж Вагнерийн одоо удирдагч Пригожин энэхүү одоо цэрэг армаа дунд нь ингэж зогсоосон. За улмаар Пригожиныг Москва хотод уулзалтанд урьсан бөгөөд тэрээр бол өөрийн цэг дайчтайгаа онгоцд нисч байхад нь одоо газраас түүнийг бол агаараас хамгаалах системийн одоо тусламжтайгаар онгоцыг устгасан ийм одоо зүйл болтгоо. За ингэж одоо Пригожины аюул занал хийлээс Путин ерөнхийлөгч өөрийгөө ингэж аюулгүй байдалтай авч үлдсэн гэж ерөнхийдөө үздэг юм байна. За Пригожины үүсгэн байгуулсан энэхүү Вагнер арми нь бол Африкийн улс орнууд за тэр дунд ойролт орнуудын зарим улс орнуудад бол өөрийнхөө нөлөөг ихээхэн одоо бий болгож тухайн улс орны одоо сөрөг хүчний намуудтай эвсэж ингэж одоо тухайн улс орнууд бол төрийн эргэлтийг амжилттайгаар зохион байгуулж байсан. За хариуд нь одоо Вагнер айранд томоохон одоо гэрээ хэлцээр хийж тухайн улс оронд байсан том одоо газрын тусны шийдэх юм уу байгалийн баялагын ордууд дээр бол харуулт хамгаалтыг бол хийхийг ингэж одоо хүлээн зөвшөөрч маш хэмжээний одоо урамшууллыг өгдөг байсан. За ер нь бол Вагнерийн цэрэг армийн дайчдын хооронд ингэж тээвэрлэхдээ Сир улсад байрч байсан Орос улбаны улсын далайн бомбоор дамжуулан ус онгоцоор Африкийн улс орнууд, ойролт орнуудын улс орнуудад ингэж одоо тээвэрлэн хүргэдэг байсан. За Лив улсад 2011 оны 2 сард өнгөт хувьсгал болсныг үзэгч та бүхэн сайн мэдж байгаа. За Муаммар Каддафигийн эсрэг болсон энэ хувьсгал ерөнхийдөө 10 сар үргэлжилсэн бөгөөд
2011 оны 10 дугаар сард Муаммар Каддафиг олж устгаснаар энэ хувьсгал ерөнхийдөө дууссан. За гэхдээ энэ хувьсгал дууссаны дараагаар Ливийг хэн цааш нь удирдах вэ гэдэг тал дээр бол Ливийн намуудын хооронд маш томоохон зөрчил үүсч улмаар иргэний дайн болж ингэж хувирсан. За энэхүү иргэний дайн бол маш эрчимтэйгээр 2014 оноос 2020 оны хооронд болсон бөгөөд сөрөглөж талуудын нэгдэл нь бол Орос улбаны улсыг дэмждэг. Орос улбаны улсад маш олон удаагийн айлчлал хийж их хэмжээний зэрэг зэвсгийн туслалцааг авч байсан генерал Хафтар гэж ийм хүн байдаг. За энэхүү генерал Хафтарыг Вагнер цэргийн айр маш ихээр дэмжиж ингэж Лив улсад төрийн эргэлтийг хийхийг олон удаа санаархаж байсан. За харин Лив улсын эв нэгдлийн засгийн газар гэсэн энэ засгийн газар бий болж улмаар төр засгийг бол удирдах одоо ч гэсэн ингэж яваа. За гэхдээ генерал Хафтарын тал бол Ливийн улсын зүүн хэсгийг бол одоо ч гэсэн гартаа эзэмшсэн байгаа бөгөөд ерөнхийдөө Орос улбаны улсын Вагнер цэрэг армийн бол дайчид энэ нутаг дэвсгэр дээр бол байсан хэвээр байгаа. За ийм Ливийн улсын засгийн газар энэхүү Орос улбаны улсын цэрэг дайчидтай байлдаж чадах сөрөг ийм цэрэг дайчид бол яалтчгүй Украины цэрэг дайчид байх болно гэсэн энэ бодолтойгоор бол Украины улсын засаг захиргаатаа бол гэрэл цэрэг хийж Украины улсын цэрэг дайчдыг өөрийн газар нутаг дээр байлгах ийм гэрэл цэрэг хийсэн байгаа. За нийтдээ 200 гаруй Украины цэрэг дайчид Ливийн зүүн хэсэгт байрлах цэргийн баазад байрласан байгаа. За энэхүү гэрэл зэрэг хийснээр Лив улсын засгийн газарт Украины улсын зүгээс ерөнхийдөө нэлээд томоохон гэрэл зэрүүдийг хийхээр амлсан бөгөөд батлан хамгаалах яамны салбарт бол хамтран ажиллах, хамтран хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг бол хэрэгжүүлэх. За мөн Ливийн цэрэг дайчдад хэрхэн орчин үеийн дайнд дроныг ашиглах цэрэг тактикийн сургалтыг явуулах талаар бол тохиролцсон гэсэн ийм зүйлийг бичсэн байна. За саяхан Ливийн эргийн ойролцоо Оросын сүүдрийн 2 хөлгөө онгоц бол сүрсэн ийм явдал болсон бөгөөд үүнийг украинчууд хийлээ гэж Оросууд ерөнхийдөө ихээхэн буруутгаж байсан. Зарим тухайн үед ерөнхийдөө барууны хэвлэл мэдээллийн байгууллагууд яаж ч ийм зүйл болохгүй. Хаа байсан Ливийн эргийн ойролцоо яаж өөрийн усан бомб байхгүй энэ украинчууд ямар ч дрон явуулаад энэ 2 хөлгөө онгоцыг бол үгүй хийх ямар ч болцоо боломж ерөнхийдөө байхгүй гэж ингэж үзэж байсан. За 3 дугаар сарын 4-нд Лив улсын ойролцоо шингэрүүлсэн хий атсан хөлгөө онгоцонд хүчтэй дэлбэрэлт болж Оросууд украинчуудыг хорлон сутгах ажиллагаа явууллаа гэж ингэж мэдэгдэж байсан. За Арктик Метагаз гэсэн нэртэй усан онгоц байсан. За Оросын сүүдрийн усан флотод харьяалагддаг энэ хөлгөө онгоц нь хулгаан замаар ерөнхийдөө хориглогдсон Оросын байгалийн хий гадаа зах зээл дээр нийлүүлдэг байсан. За тус хөлгөө онгоц нь Оросын Мурманск далайн бомбоос гарч дундад тэнгист орж ирж Египтийн Сайта гэх далайн бомбыг чиглэн явж ирсэн гэж үзэж байгаа. За Оросууд украинчуудыг буруутгаж байхад украинчууд ямар ч хариу ерөөс хэлээгүй, огт чимээгүй байсан. За хожим нь Америкийн хэсэг улсын болон барууны хэвлэл мэдээлэлээр гарсан мэдээллийг үзэх юм бол энэхүү халдлагыг үнэхээр украинчууд хийсэн нь бол тодорхой байна гэсэн ийм баримтан тулгуурсан олон материал хэвлэн гарсан байна. За үүний дараагаар л украинчууд ерөнхийдөө бол бид энэхүү үйл ажиллагааг бол зохион байгуулсан гэдгээ бол хүлээмжшүүлж эхэлсэн. За украинчууд үнэндээ 200 гаруй цэргийн бие бүрэлдэхүүнийг айл эрт буюу 2 дугаар сард Лив улсад байршуулсан байснаа хүлээмжшүүлсэн. За хоёр улсын хооронд хийгдсэн гэрээ ёсоор Украины цэргийн бие бүрэлдэхүүнийг Лив улс нь өөрийн нутаг дэвсгэртээр оруулахаар ингэж зааж өгсөн. За Украины цэрэг дайчдыг Лив улсын 3 цэргийн баазд тухайн байршуулсан байдаг. За Марчет гэх хотод байрших цэргийн сургуулийн хажууд байрладаг цэргийн баазд украинчуудыг буулгасан. За тус хотод Африк твдэх гадаадын хэд хэдэн улс орны цэрэг армийн төв удирдах штаб байршдаг. За Турк, Итали болон Америкийн хэсэг улсын цэргийн удирдах төв штаб тус хотод байрладаг. За мөн тус хотод Английн Африк твдэх тагнуулын төв байгууллага байрладаг. За гэтэл дээрээс нэмээд украинчууд байршиж эхэлж байхаа. За мөн украинчууд нийслэл хотоос 50 км-ийн зайд орших Завиа гэх хотод бүрэн тоноглогдсон агаарын дронууд болон далайн дронуудыг их хэмжээгээр нөөцлсөн цэргийн томоохон хэмжээтэй баазыг бий болгосон байна. За тус бааз нь Лив улсын хамгийн том газрын тосны үйлдвэр болох Мелитакс гэх стратегийн ач холбогдолтой орцтой ойролцоо байршдагаараа онцлогтой байхаа. За украинчууд мөн стратегийн объектыг мөн давхар хамгаалж байна гэж ерөнхийдөө хэлж болох юм байна. За Оросууд тус стратегийн орд газрыг дайран авах гэж хэд хэдэн удаагийн орлогыг хийж байсан ийм төвхтэй. За бүгд ямар нэгэн амжилт ерөөсөө олоогүй. За өнгөрсөн оны 10 болон 11-р сард Ливийн засгийн газар украинчуудад газар сонгон зааж өгсөн бөгөөд далаад гарах гарцтай цэргийн бааз байгуулахад хамгийн ашигтай байралтай газрыг өгсөн гэж ерөнхийдөө үзэж болно. За украинчууд өөрсдийн зүгээс онгоц хөөрөх буух замыг барьж байгуулсан бөгөөд яаралт гэрэлтүүлгийг хийж бүрэн хэмжээгээр ашиглалтанд оруулах гэж яарвчлан ажилдаа орсон байдаг.
За холбооны болон радио долгионы эсэргүүцэгч бүхий л тоног төхөөрөмжийг авааж суйрлуулсан. За 3 дахь украинчуудыг суурьшуулсан газар нь Ливийн 111-р армийн цэргийн баазын ойролцоо Украины цэргийн удирдлага болон Ливийн цэргийнхний хооронд үргэлж харилцаа холбоотой ажиллаж болох удирдах төв штабыг ерөнхийдөө барьж байгуулсан. За энэ хүч штабд ерөнхийдөө хоёр улсын цэргийн удирдлага хамтран ажиллаж хамтарсан цэргийн ажиллагааг ерөнхийдөө энэхүү төв штабаас удирдах болж байгаа. За энэхүү төв штаб нь Триполи хотын олон улсын онгоцны буудлын замд байршдгаар онцлогтой. За украинчууд Ливийн батлан хамгаалах яам төдийгүй Ливийн газрын тосны үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон ийм гэрээлцлийг хийсэн. За украинчууд Лив болон Саудын Арабаас хөнгөлөлтөө өнөр бензин шатхууныг авах гэрээлцлийг хийснээр дэлхийн газрын тосны үн нэмэгдэж байгаа өнөө үед өөрсдөө бензин шатхууны аюулгүй байдалд ингэж авчирч чадсан байгаа. За өнгөрсөн нэвтрүүлгээрээ үзэгч та бүхэнд би бас хэлж байсан Украин улсын ерөнхийлөг Зеленский ойрхон орнуудын улс орнуудад айлчиж маш хэмжээний үнийн дүнтэй гэрээлцрүүдийг хийж өөрийн дронуудыг ойрхон орнуудын улс орнуудад ерөнхийдөө суйрлуулж сургалтыг зохион байгуулж мөн дадлаг сургалтыг бол хамтдаа хийхэр болсон ийм гэрээлцрийг хийсэн. За ерөнхийдөө миний саяны хэлдэг энэ ойрхон орнуудын улс орнуудад өмнө нь бол Оросын нөлөө маш их байсан бөгөөд Оросууд энэхүү зах зээл дээр бол өөрийн зэрэг зэвсгийг бол хангалттай хэмжээгээр ерөнхийдөө шахдаг байсан, борлуулдаг байсан ийм зах зээл байгаа. За гэтэл украинчууд Оросуудын энэхүү зах зээл дээр баргалж ингэж их дуутай хууртайгаар өөрсдийн дронуудыг маш хэмжээгээр бол авчирч Орос улбан улсын мэдлийн зах зээл рүү оруулж ирж байна. За үнэхээр Украин улсад үйлдвэрлэсэн дронууд мөн далайн дронууд эрэлт хэрэгцээ маш их байгаа. За тэр дундаа украинчууд 3 дугаар сарын 4-нд Оросын Арктик метагазыг устгахтаа Магуарагийнхаа далайн дроны тусламжтайгаар цохилтыг хийсэн гэж ингэж мэдгдсэн. За Магуараг B5 гэсэн дроныг ашигласан. За Militax гэх газрын тосны үйлдвэрийн хажууханд суурьсан украинчууд далайн бомбоос энэхүү далайн дроныг Оросын усан онгоцны эсрэг тавьсан гэдгээ мэдгдсэн. За усан онгоцны хөдөлгүүрийн хэсэгт цохилтыг өгсөн тул тусгаар ус маш хурдан яаралтайгаар энэхүү усан онгоцонд нэвтрэн орж усан онгоцыг цааш нь хөдөлгөөнөө өргөжлүүлэх ямар ч боломжгүй болгож ингэж орхисон. За хагас живсэн байдалтай дээрээс нь ихэнх хэмжээний галт өртсөн тул тус онгоцыг нэг хэсэгтээ ерөөсөн гэж аюулгүй газарт авчрах зорилготойгоор чирэх ямар ч болцоо боломжгүй байсан. За олон улсын терроризмыг ерөнхийдөө украинчууд хийлээ гэж Оросууд тухайн үед бол маш ихээр шүмжиж байсан. За Ливийн усан орон зайд ингэж дэлбэрсэн усан онгоц нь ганц энэ Арктик метагаз гэж онгоц ерөөсөө байгаагүй. За 2025 оны 12 дугаар сарын 19-нд украинчууд дундад тэнгисийн олон улсын орон зайд тавьж байсан Оросын сүүдрийн хөлг онгоцыг бас л дрон тосламжтайгаар зохиж маш хүнд байдалд оруулж ирсэн юм зүйл болж байлаа. За тус хөлг онгоц нь Кендлэкс нэртэй байсан бөгөөд Грек улсаас Лив улсыг зорин явж ирсэн ийм хөлг онгоц байсан. За Мисрата хотоос хөргсөн дронууд усан онгоцны цохилтыг өгсөн бөгөөд эргээс 250 км-ийн зайд явж байхад нь цохилтыг үзүүлж маш хүнд хэцүү байдлыг бий болгосон байгаа. За тухайн үед украинчууд өөрсдийн хэвлэл мэдээллээр Орос албан улсын газрын тосыг ажиж явсан танкерт амжилттайгаар дунд тэнгист цохилтыг өглөө гэж ингэж мэдэгдэж байсан. Зарим Оросуудын талаар ерөөсөө аманда ус балгацсан юм шиг ямар ч мэдээлэл ямар ч тоо баримт ерөөсөө гаргахгүй байсан. За учир нь Кендл усан онгоцон дээр Оросын Вагнер цэргийн бүлэглэлийн цэрэг дайчид явж байсныг Оросын проект Россиягийнх төрийн бус байгууллага болон Норвегийн телевизтэй хамтран эрен сурвалжлах баг олж илрүүлж олон нийтэд энэ талаар ил болгосон байна. За 2 хүн нас барсан. За 7 онгоцны гишүүн бол хүнд гэмтэл авсан гэсэн ийм мэдээлэл өгч байгаа. За 2 нас барсан хүний нэг нь Орос албан улсын генерал Андрей Аверьянов гэх нэртэй хүн байсан. За Оросын гадаад тагнуулын албаны өндөр алтан тушаалын хүн гэгддэг. За гэх мэтээр украинчууд улам өөрийн нэр төрийг сэргээж улам гадаад харилцаагаа өргөжүүлж хуучин Украин улсыг зүүн Европын жирийн нэгэн газар тариалан эрхэлдэг ямар ч хүчгүй улс гэж ерөнхийдөө дэлхийн нийт үздэг байсан бол Украин улсын хамгаалтанд орчих юмсан гэсэн ийм бодолтойгоор Украин улсын ерөнхийлөгч Зеленскийтэй уулзах уулзтын цаг олдохгүй байдалтай байхаа. За хүн зовлон зүдгүр үзэх тусам улам буйртай, улам ухаантай бодохтой адил украинчууд улам хүчтэй, шүрмстэй, хамгийн гол нь улам өөртөө итгэлтэй болж байна гэж ерөнхийдөө хэлж болох юм байна. За Оросууд энэхүү дайны хийсэн цагаас хойш маш олон тооны цэргийн өндөр алтан тушаалын генералуудаа алдаж байхаа. За өнгөрчүүд 7 хоногт 4 сарын 1-нд Орос улбан улсын Ан-26 гэсэн онгоц Крим нутаг дэвсгэртээ сүрсэн ийм зүйл болсон байна.
За дотор нь 30 гаруй одоо цэргийн өндөр албан тушаалын хүмүүс амь нас хүргэсэн гэсэн ийм одоо мэдээлэл гарч байгаа бүгд одоо Оросын албан улсын томоохон одоо цэргийн албаагч байсан гэдэг нь бол батлагдаж байгаа. За тун удалгүй Оросын Мурманск хотод байрлах Оросын одоо усан цэргийн флотын томоохон албан тушаалтанд нас барсан гэсэн ийм одоо мэдээлэл яваад ирсэн. За би ч гэсэн одоо энэхүү мэдээллийг анх сонсцоход ерөөсөө жирийн одоо цэрэг дайчдыг гизэж онгоцоор А цэгээс Б цэгийн хооронд ерөнхийдөө тээвэрлэхгүй нь ойлгомжтой. Иймд одоо А26 онгоцонд бол маш өндөр албан тушаалын ийм одоо хүмүүс байсан байж магадгүй гэж ингэж бодож байсан. Зарим одоо бүхий л батлагдсан мэдээллээс үзэх юм бол Оросын хойд усан флотын цэргийн удирдах бие бүрэлдэхүүн бараг бүтнээрээ тэр чигээр одоо нас барсан байдалтай гэсэн ийм одоо дүнг бичиж байгаа. За тэр дундаа хойд усан флотын нисэх хүчний удирдах генерал Александр Атершенко байсан гэж ингэж бичсэн байгаа. За түүнтэй хамт 6 хойд усан флотын удирдах хавцаарууд байсан. За Александр Атершенко хойд усан флотын орлогч даргасан ийм өндөр албан тушаалтай генерал байлаа. За нийтдээ 30 гаруй хүн осолцсон. За бусд нь ч гэсэн одоо Оросын цэрэг армийн өндөр албан тушаалын хүмүүс байсан. За нэрсийг нь Оросууд маш ихээр одоо нууцсан хэвээр байхаа. За хойд усан флотын нисэх хүчний удирдагч нь өөрийн бээр ирж нөхцөл байдалтай танилцсна гэдэг нь Оросуудын Кремийн чиглэл тэр чигээр одоо нисэх онгоцны хүрэлцээ муутай болчихсон. Мөн одоо агаараас хамгаалах систем тэр чигээр одоо байхгүй болсны илрэл болов гэсэн ийм одоо зүйлийг бодоод барууны хэвлэл мэдээллүүд бичиж байгаа. За Кремийн агаараас хамгаалах системүүд болон нисэх онгоцнуудыг Украинчууд сүүлийн 3 сарын турш маш их хүчтэй одоо цогцолтыг өгч бараг үгүй хийж чадсан. За Украинчуудын Оросын зүг хөргөж байсан одоо Пүүчин самд нь Кремийн агаараас хамгаалах системүүд устгаж байсан тул ямар нэгэн аргаар Кремийн одоо агаараас хамгаалах системийг өгөх ийм одоо зорилгыг Украинчууд юуны төрөнд тавьсан байдаг. За үүнийг сүүлийн одоо 3 сарын турш маш амжилттай ерөнхийдөө хэрэгжүүлсэн. За сүүлийн үед Украины дронууд ямар ч айх аюул байхгүйгээр Кремийн дээгүүр нисэж стратегийн болон одоо цэргийн зориулалтаа олон объектыг устгаж чадаж байлаа. За иймд Оросууд бусад газар нутгаас зузаатгалын аралтай хийхгүй бол Украины шахалтыг дийлэхгүй нь ойлгомжтой болоод байсан. За өнгөрсөн 7 хоногт жишээ нь бол Украинчууд Кремийн Кировск нисэх онгоцны буудал зогсож байсан нисэх онгоцыг хэрхэн устгасан бичлэгийг ерөнхийдөө олон нийтэд ил болгосон байна. За тухайн бичлэгт бол А-72P гэсэн онгоцыг ерөнхийдөө Украины дрон маш амжилттайгаар ингэж устгаж байгаа. За мөн Оросын 4 ширхэг Орион нэртэй одоо үнэтэй дронуудыг устгаж чадсан байгаа. За нэг Орионы үнэлэхэд одоо 5 сая Америк доллартай тэнцүү байдаг. За дээрээс нэмээд радиотелефоны тэнцвэгч Меч нэртэй системийг өгөх хийж чадсан. За ийм төрлийн ажиллагааг Украины тагнуулын алба өдөр болгон шахуу одоо Кремийн агаарын орон зайд ерөнхийдөө хийж байгаа бөгөөд Оросууд юу ч хийж чадахгүй хүнд хэцүү байдалтай байхаа. За одоо Оросууд онгоцны осол нь юунаас болсныг эрен сурвалжилж байгаа бөгөөд онгоц хад мөргөн одоо газар унсан. За тэдний нислэгийн маршрут нь Кремийн ууларх газраар явсан байсан. За мэдээж хаана агаараас хамгаалах системүүдийг байршуулах уу, яаж тусаад байгаа газарт хөрөх үү гэсэн энэ одоо жинхэнэ ажил хэргийн ерөнхийдөө ийм уулзалт болсон нислэг болов гэсэн юм бодолтой байгаа. За ерөнхийдөө онгоцны нисгэгч нь нутгийн хүн биш байсан. За харин хойд усан флотын энэ одоо нисгэгч өөрийн одоо онгоцтойгоо тэд ирсэн тул алдаа гаргаж онгоцыг хад мөргүүлсэн байх ийм одоо магадaltaй. За бас нэгэн яригдж байгаа одоо хөлбөр нь онгоц агаараас хамгаалах системийн байд орж оногдож одоо нээсэн галын улмаас маш одоо хүчтэй томоохон гэмтэл авч одоо энэхүү онгоц ямар ч удирдлаггүй болоод үүний улмаас одоо хад мөргөн ингэж унсан байх магадaltaй гэж ерөнхийдөө үзэж байгаа. За хойд усан флотын хамгийн урдаа барьдаг мэрэгчлэнгүүд ингэж одоо нэг онгоцон дэвж үйж хаад ингэж сүрс явдал нь бол Оросуудын хувьд нөхөж баршгүй ийм одоо харамсалтай хэрэг болж байгаа. За нэг офицерыг одоо бүрэн хэмжээгээр одоо бэлтгэн гаргахын тулд маш их хэмжээний одоо цаг хугацаа. За дээрэс нь бол ихэнх хэмжээний одоо мөнгө төгрөг зарцуулж байж одоо л нэг юм одоо хүн шиг офицер бий болголоо гэж ингэж боддог. За Украинчуудын хувьд энэ маш их ад тохиолсон ийм одоо явдал боллоо гэж ерөнхийдөө Украинчууд өөрсдөө үзэж байгаа. За хамгийн топ 30 одоо офицеруудыг нэгэн доор байхад нь устгах тийм одоо боломж болцсон ерөөсө ховор байдаг. За ерөнхийдөө би нэвтрүүлэхдээ түүхэнд ийм ижил төсөөтэй болсон хэргийг оруулж та бүхэндээ бас ярих ингэж одоо нэвтрүүлгээ чимэх бас сонирхолтой байдаг. За 1981 оны 2 сарын одоо 7-нд Зөвлөлт бод улсын Номхон далайн усан флотын удирдлага тэр чигтээ онгоцны сүрлэр амнаас алдсан ийм одоо золгүй явдал болж байсан.
За зөвлөлт бодвол яаралтай одоо онц байдлыг тухайн үед зарлаж намхан далайн усан флот ямар ч одоо удирдлахгүй болж ирсэн ийм одоо гашуун түүхтэй. За 1981 оны эхээр зөвлөлт бодволсын бүхэл усан флотын удирдлагыг Ленинград хотод цуглуулж томоохон одоо хурал зөвлөгөө, туршлага солилцох уулзтуудыг ингэж зохион байгуулсан байдаг. За хар далайн усан флот, хойд усан флот, намхан далайн усан флот гээд бүхий зөвлөлт бодволсын усан флотын удирдлага энэ одоо Ленинград хотод цугласан. За сүрсэн онгоцны нийтдээ 50 хүн явж байсан бөгөөд 6 багийн бүрэлдэхүүн 44 удирдах цэргийн албан тушаалтан байсан. За намхан далайн усан флотын адмирал Передон болон одоо түүний гэрээ мөн одоо Шумбагч онгоцны 4-р флотын адмирал Балашов гэх мэт маш өндөр рангийн ийм одоо усан флотын 13 адмирал, 3 генерал, 12 нэгдүгээр зэрэглэлийн одоо капитанууд болон олон хуран дацаалттай цэргийнхэн байсан. За хэд хэдэн одоо адмиралууд гэрээгээ авч явж байсан бөгөөд ерөнхийдөө Ленинград хот Москва хотын томоохон тусгай үйлчлэгээний дэлгүүр хоршоогоор эхнэрүүд нь хэсэж орон гэртээ болон одоо найз нөхөдтэй хамаатан садантай маш хэмжээний одоо бэлгэсэлтийг бол авсан байдаг. За мөн одоо дээрээс нь маш их чинтэй мебель тавилгыг бол маш ихээр авсан байсан нь бол хожим нь ингэж ил болсон байдаг. За адмиралын эхнэр үүнийг онгоцонд хийгэрэй гэж ингэж л одоо тушаахад ерөнхийдөө заа гүйцэтгээс өөр ямар ч одоо арга байхгүй. Иймд бол нисгэгчд дээрээс хүссэн чиглэлийн дагуу бүхий л одоо энэ бэлгэсэлт энэ одоо ачаа тэшиг бол онгоцондоо хийсэн. За ер нь бол онгоцонд өөрийн гэсэн одоо нисэх чин гэж ингэж одоо чин байдаг. Энэ одоо чинийг хэтрүүлэх юм бол ямар ч онгоц одоо агаар төөрөх боломжгүй болдог. За нөгөө талаас энэхүү одоо онгоцонд энэ ачаануудыг ерөнхийдөө баглахтаа маш муу баглж ачаа онгоц ингэж хөөхөд энэ ачаа бол онгоцны дунд байж хаад ингэж хойшгаа ингэж налсан байдаг. Ингэж одоо явсан байдаг. За ингэснээр онгоцны одоо бүсэн хэсэг бол маш хүнд ийм жинтэй болсон. За энэ ч утгаараа бол онгоц ямар ч одоо дээш хөөх болцоо боломж байхгүй. Онгоцын одоо налуу бол улам ихссээр байгаад сүүлдээ оргиж онгоц дээшхаа тэнгэр рүү хараад ингэ доош хондог. Ер нь бол энэ процесс эхний одоо энэ онгоц газраас дөнгөж хөөрөл ерөөс 20 дахь секунд дээр болсон ийм одоо явдал. За баргалж энэ онгоц бол хурдаа аваад дөнгөж одоо хөөрөл ингээл дээшхаа тэнгэр рүү ингэж оцоож дээшхаа хараад буцаад ингээ газар унссан. За ийм одоо онгоцны ослоор бол намхан талайн усан флотын удирдлага тэр чигээр одоо бүгд амнасаа алдсан ийм одоо хэрэг болж байсан. За энэ хүн онгоцны ослоор хинч амьд гарч чадаагүй бүгд одоо газар дээрээ амнасаа алдсан. За мөн тухайн онгоцны нисгэр байсан 2 хүн одоо чиглэлээ өөрчилж хойд усан флотын онгоцонд сууж Мөрмөс хотыг зорж ингэж одоо 2 хүн ниссэн байна. За нэг нь бол хүүхдтэйгээ уулзахаар ингэж одоо удирдлагаас чөлөө аваад ингэж ниссэн. За нөгөөх нь бол онгоцонд зай байхгүйсэн тул одоо тухайн хүнийг бол Мөрмөс хотоор дамжаад дараа нь одоо Мөрмөскөөс Владивосток хот руу өөр одоо иргэний агаар нислэхээр хурж ирээрэй гэж ингэж явуулсан. За энэ 2 хүн бол энэ 2 генерал бол үнэхээр юм одоо Азтай ингэж амьд гарсан явд болсон байдаг. За энэ 2 генералын одоо өгөөр энэ 2 генералын одоо хэлсэн ярьснаар бол онгоцонд хийн явж ирсэн ямар одоо ачаа бараа байсан хийн одоо эхнэрээ дагуулж явж ирсэн гэдгийг бол анхны одоо мэдээллийг бол энэ 2 хүн бол өгж байсан. За ер нь бол энэ онгоцны шалтгаан юунаас болсон бэ гэдгийг бол анхандаа тогтооход мэдээж хэрэг цаг хугацаа орохоор байсан. За энэ ч утгаараа бол анхны одоо үзэж байснаар зөвлөлт бодвол ерөнхийдөө хорлон сүйтгэх ажиллагаа гадны тагнуулан байгуулах хийжлээ. Манай одоо бүхэл бүтэн усан флотыг тэр чигээр нь одоо толгойг болгохлоо гэсэн энэ утгаараа бол маш яаралтай онц байдлыг зарлаж бүх цэргийн бэлэн байдлыг бол Орос улбаны улсад энэ одоо 1981 оны 2 сарын 7-8 өдөр бол зарлаж ингэж одоо бүх нийтийг бол бэлэн байдалтай болгож байсан. За тус хурлыг зохион байгуулсан зөвлөлт бодволсын удирдах одоо албан тушаалын нэлээд томоохон хүмүүс бол ажилгүй болсон. За тэдэнд бол хариуцлага тооцуулсан. Аюулгүй байдлыг бол хангаж чадаагүй. Зам одоо гэр бүл дээр нь ингэж өрссөн явдал бол энэ одоо онгоцны сүрэл болох бас нэг шалтгаан байсан гэж ингэж одоо үзсэн байгаа. За энэ онгоц бол Ленинград хотын онгоцны бодлоос хөөрөв. Харин одоо Ленинград хотоос ерөөсөө нэг 45 минут электричкээр явдаг Пушкино гэж хот байдаг. За энэ Пушкино хот нь бол Ленинград хотоос ерөнхийдөө нэг 50 км-ийн зайтай оршдог. За тэгээд ер нь бол Орос улбаны улсын төмөр замын томоохон одоо их сургууль энэ хотод байрладаг. За манай Монголын төмөр замын ихэнх инженерүүд бол энэ Ленинград хотын төмөр замын энэ Пушкино хотод бол их сургууль төгссөн байдаг. За миний төрсэн ах ч гэсэн энэ Пушкино хотод төмөр замын их сургуулийг дүүргэсэн. За би оюутан байхад нь 2 ч удаа очиж байлаа.
Энэ утгаараа бол Пушкин хот миний одоо зүрх сэтгэлд миний одоо ой тойд бол ийм жижиг хот байдаг. Иймэрхүү одоо архитектуртай мөн одоо тухайн хотод бол Николай II буюу одоо Оросын эзэн хааны өвлийн өрхөө хүртэл ингэж байрладаг маш сайхан одоо ийм хот байдаг. За энэ хотод ийм одоо залгүй явдал бол 1981 оны 2 сарын 7-ны оройны 4 цаг өнгөрч байхад ингэж болсон. За өглөө нь бол явсан 2 онгоц бол бүгд одоо ямар ч саадгүй 9 минут бол хоёулаа очих газраа газардсан. Зарим бас түүхэнд нэг улсын ерөнхийлөгч бараг бүхий л одоо чиглэлийн яамд сайдарын хамтаар парламентын гишүүд замун одоо бүхий зөвлгүүтийнхээ хамтаар батлан хамгаалах яамд сайд гих мэтчлэн одоо улс орныг ерөнхийдөө удирдаад явах ямар нэгэн байдлаар одоо ерөнхийлөгч нь амнаас алдах юм бол дараа нь одоо ажил хэргийг залгуулад явах бүхий л удирдах нэгэн дор одоо амнаас алдсан ийм одоо хэрэг болж байсан. За энэ Орос улбаны улсын Мурманск хотод газардахыг завдж байсан. Польш улсын ерөнхийлөгчийн онгоц ингэж одоо газардахтаа нэлээд одоо мантай байсан шалтгаалan мод мөргөж ингэж одоо газар унахтаа бүх гишүүд нэгэн зэрэг одоо амнаас алдж байсан ийм одоо онцгой явдал болж байсныг үзэгч та бүхэн санах болов уу гэж бодож байна. За боломж гарах юм бол хожим нь би та бүхэндээ энэ талаар бол тодорхой ярьж өгч болох юм байна. За ер нь бол өнгөрчүүд 7 хоногт Орос улбаны улсын одоо хувьд хамгийн их цэргийн онгоцнууд алдсан ийм одоо 7 хоног болж өндөрсөн байгаа. За Кримийн агаарын орон зайд Су-30 гэсэн онгоц сүрсэн. Су-34 онгоц, Ан-72 онгоц, Ан-26 гээд маш үнэтэй хамгийн гол нь одоо дахин үйлдвэрлэх боломжгүй болсон онгоцнуудаа Оросууд алдаж байгаа нь тун харамсалтай байгаа. За өнгөрчүүд 7 хоногт Оросууд ганц удаа онгоцоо алдаа зогсоогүй. За мөн Америкийн эцэг улсын зүгээс Иранд явуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас Америкийн эцэг улсын анхны сүнөгч F-15 онгоцыг унгаасан ийм одоо явдал болсон байхаа. За дайхсан цагаас хойш Америкч 4 дахь онгоцоо алдсан ийм одоо явдал болсон. За Кувейтийн нисэх онгоцны нисгэгч алдаа гаргаж Америкийн эцэг улсыг хөөрчүүлсэн F-35 гэсэн 3 онгоцыг бууд унгаасан ийм одоо явдал болж байсан. За Кувейтийн нисгэгчийг өнгөрсөн одоо 7 хоногт албаар одоо Америкийн эцэг улсын онгоцыг унгаасан байж магадгүй гэсэн энэ одоо ялаар бол хэрэг үүсгэж ерөнхийдөө түүнд бол хорих шийдвэр гаргасан байгаа. За тэрээр палестинчүүдийг дэмждэг байсан тогтоогдож ер нь бол албаар Америкийн эцэг улсын нисэх онгоцыг бууд унгаасан гэж ерөнхийдөө буруутгаж байгаа. Зарим дараа Саудын Арабын нийслэл Эл-Рияд хотоос 100 км-ийн зайд оршдог Принц Султан гэх Америкийн эцэг улсын нисэх хүчний буудал Пүүжингийн цогт өгсөний улмаас Boeing E-3 гэх одоо нисдэг байршил илрүүлэгч Радио Лакацийн онгоцыг үгүй хийж чадсан ийм одоо явдал болсон. За тухайн одоо үйл явдлын дараагаар Ираны одоо засаг захиргаа Ираны ард иргэд маш их одоо баяр хөөртэйгээр Америкийн эцэг улсын хамгийн үнэтэй онгоцыг унгааж чадлаа гэж ингэж ерөнхийдөө бичиж байсан. За тус онгоц нь одоо дайныг агаараас хянаж байдаг одоо гол нүдэн боссон ийм одоо онгоц байдаг. За нийтдээ Америкийн эцэг улсад бол ийм төрлийн 16 онгоц байдаг бөгөөд үүний одоо 6-ыг нь ойрхон дорнодын дайнд ашиглаж байгаа гэж ингэж одоо бичсэн байсан. За Ираны агаарын орон зай тусдагдсан F-15 онгоцны 2 нисгэгчийн нэг нь Америкийн эцэг улсын тусгай хүчний албан хаагчдын олж илрүүлж амьд мэд одоо 9 минут бол түүнийг аварсан гэсэн ийм одоо мэдээллийг бол Америкийн эцэг улс болон одоо барууны хэвлэл мэдээлэлээр маш ихээр гарч байгаа. Зарим одоо 2 дахь нисгэгчийг бол ирж хайж байгаа боловч ямар нэгэн одоо тодорхой хэмжээнд ерөөсөө одоогоор гаргаагүй байгаа. За гэвч Ираны хэвлэл мэдээллээр Америкийн эцэг улсын нисгэгчийг олсон гэсэн ийм одоо зүйлийг бичсэн байгаа. За түүнийг бодохгүй бүх нийтийн өмнө шүүхээр оруулах бөгөөд ерөнхийдөө түүнийг цааслах ёстой гэсэн ийм одоо мэдээллийг ихээр явж байгаа. За одоогоор үүнийг яг одоо үнэн зөв гэж батлах ямар ч гадны одоо хэвлэл мэдээллийн байгууллага одоогоор байхгүй байгаа. За магадгүй үүнийг ашиглан Ираны тал өөрийн одоо иргэдийн санс тэгдлийг өргөх гэж ийм одоо худал мэдээллийг албаар ингэж цацаж байж болох юм байна. За мөн одоо Ираны хэвлэл мэдээллээр гарахтаа Америкийн эцэг улсын хамгийн сүүлийн үеийн одоо F-35 онгоцыг одоо устгасан гэсэн ийм одоо мэдээллийг өгч байгаа. За онгоцыг унсны дараахан удалгүй Америкийн эцэг улсын Black Hawk нисдэг тэрэг болон Геркулес C-130 гэсэн онгоцнууд бол агаар төөрч тухайн одоо нисгчийг аврах юм одоо орлогыг хийсэн. Зарим азар тухайн одоо нисгчийн байршлыг маш яаралт олж илрүүлж ингэж одоо 9 минут энэхүү одоо нисгчийг ерөнхийдөө Америкийн эцэг улсын тусгай хүчнийх нь ингэж одоо дайны талбараас авч гарсан байгаа. Зарим одоо 2 дахь нисгчийн одоо амнаас бол одоогоор тодорхой бус байгаа. За гэхдээ би та бүхэндээ түрүүний хэллээ Ираны гарч байгаа мэдээллээр нүдийг боодсон байгаа хүлээт суулгацсан ийм одоо нисгчийн төр зураг гарч байгаа. Америкийн эцэг улсын одоо батлан хамгаалах яам энэ талаар одоогоор ямар ч одоо албан ёсны мэдээлэл өгөөгүй байхаа.
За Ираны хэвлэл мэдээллээр гарсан сүрсэн онгоцны зургийг одоо шинжилсэн Ашин агентлагийн ийм одоо шинжээчдийн дүгнэснээр бол энэхүү онгоц нь ямар ч F-35 онгоц биш, харин одоо F-15 Strike Eagle гэсэн одоо нэлээд хуучны загвар болсон ийм онгоц байх нь бол тодорхой гэсэн ийм одоо дүгнэлтийг бичсэн байгаа. За нэлээд хуучны загварын ийм онгоц байдаг. За 1980 оны дунд үед хийгдсэн ийм онгоц бөгөөд хуучин F-15-ыг жоохон шинжилсэн ийм одоо загварын онгоц юм байгаа. За техникийн үзүүлэлт болон одоо радарт харагдахгүй байдал нь бол хамгийн сүүлийн F-35-тай таарцуулах ямар ч одоо ийм онгоц биш гэж ерөнхийдөө бичсэн байгаа. За F-35 онгоцыг бол Америкийн эцэг улсын цэрэг айн 2000 оны ихэнх үеэс авч ашиглаж эхэлсэн. За Израиль улс нь өөрийн зүгээс бүхий л одоо тагнуулын мэдээллийг хангаж ажиллаж байгаа бөгөөд нисгэгчийг олж илрүүлэхэд маш их одоо хүч харган ажиллаж байгаа гэсэн ийм одоо зүйлийг бол Axios мэдээллийн агентлаг бичсэн байсан. За Америкийн эцэг улсын онгоц сүрс мэдээллийг ерөнхийлөгч Дональд Трамп дуулгасан дараагаар бол хэл мэдээллийн төлөөлөгч Каролайн Левит мэдгэхдээ Америкийн эцэг улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ одоо мэдээллийг сонсоод тун одоо хүнд хэцүү ийм одоо байдалтай байгаа. За гэхдээ мэдээж хэрэг бол онгоцны нисгэгчийг амьд 9 минут бол олно гэдэгт бол итгэлтэй байгаа гэж ингэж мэдэгдэж байсан. За Америкийн эцэг улсын тагнуулын төв газрын үзэж байгаа Ираны Пүүжингийн системийн тал хувь нь ямар ч одоо Пүүжинд өртсөн ямар нэгэн байдлаар одоо Америкийн эцэг улс болон одоо Израилийн цэргийн ажиллагаанд одоо устгагдсан зүйл огтхонч байхгүй гэсэн ийм одоо зүйлийг бичсэн байгаа. За мөн одоо Ираны талд дрон хангалттай хэвээр байгаа гэсэн ийм одоо дүгнэлтийг бичсэн. За гэхдээ Америкийн эцэг улсын тагнуулын талд Ираны Пүүжингийн системүүд хаана өгцсөн байгааг бол олж илрүүлсэнд бол тун ойрын хугацаанд ерөнхийдөө Иран улсын томоохон зэр зэвсгийн сквадуудад ихээхэн одоо хэмжээний одоо цогцолтыг өгөх нь бол тодорхой гэсэн ийм одоо зүйлийг бичсэн байна лээ. За өнгөрч 7 хоногт Дональд Трамп ерөнхийдөө Ираны асуудлаар ард түмэндээ хандан үг хэлнэ гэж ингэж хийж байхад түүнийг дайнаа зогсоох гэж байна гэж ерөнхийдөө хүмүүс дийлэнх нь бодож ерөнхийдөө төсөөлж байсан. За би ч гэсэн дотроо бодохдоо магадгүй одоо Дональд Трамп ерөнхийдөө Америкийн эцэг улсын зүгээс тавьсан бүхий зорилгоо бол биелүүлсэн. За одоо Иран улс ямар нэгэн байдлаар бол цөмөн зэвсэгтэй болохгүй нь ойлгомжтой. За иймд бол бид энэхүү цэргийн ажиллагааг бол дуусгах байна гэж ингэж зарлах юм болов уу гэж бодтол харин одоо Америкийн эцэг улсын ерөнхийлөгч Дональд Трамп огтхонч тийм хэлээгүй. Харин ч одоо Иран улсыг улам одоо шахахаа мэдэгдэж ер нь бол ойрын хугацаанд Иран улс бидний одоо тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй байх юм бол цэргийн томоохон одоо ажиллагааг явуулах бөгөөд мөн одоо Иран улсыг ерөнхийдөө газартаа тэгшсэн маш хүнд нөхцөл байдлыг бол үүсгэж чадна гэсэн ийм одоо зүйлийг хэлсэн байгаа. За гэх мэтчлэн бол энэ дайн энэ одоо нөхцөл байдал бол маш хурцдах юм одоо шинжтэй болж байна. За үүгээр нэвтрүүлгийнхаа эхний хэсгийг дуусгая. За манай нэвтрүүлгийн ивент итгэгч NCC Group-ийн одоо хэдхэн секунд реклам зар сурталчилгааны дараагаар бүгдөө эргээд нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсгээр уулзцгаая. Цоошин төлөвлөлт, дизайн бүхий, амьдрах орчны 5 духыг бүрэн хангасан Casa da Vinci төслийн кондо болон вилла сууцыг танилцуулж байна. Таны гэр бүлийн хувийн болон нийтийн уран зайг чухалчлан хүн амын нэгтэрчлийг хамгийн бага түвшинд байлгахаар төлөвлөгдсөн амар тайван, аюулгүй, ногоон орчныг бид бүтээв. Casa da Vinci. За эрхэм үзэгчтэйгээ 2 дахь хэсгээрээ уулзч байгаадаа баяртай байна. Гэхдээ надыг сая энэ 2 дугаар хэсгийн өмнөхөн гарсан реклам сурталчилгаа явж байгаа хооронд бол манай туслах маань надад хэлэхдээ бол энэ хүн нэвтрүүлэг маань ерөөсөө лайв яваагүй замдаа явж байгаад гаццсан. Иймд бол энэ лайвыг ерөөсөө та хийх нээж байгаа гэхдээ хүн үзэхгүй байгаа шүү гэж ингэж хэлсэн. За бид бол энэ хүү лайвыг ингэж та бүхэндээ явуулахдаа давхар одоо бас бичдэг. Иймд бол миний саяны та бүхэндээ ярьдаг мэдээлэл бол цаашгаа бол одоо дахиад видео болгоо та бүхэндээ эргүүлээд YouTube дээр оруулах болно. Иймд амьд харьцаа байхгүй. Ер нь бол та бүхэн надыг үзэхгүй би ганцаараа өөр өөртөө сүлийн одоо бараг 20 гаруй минут ингэж ярьсан юм байна. Иймд бол нэвтрүүлэг бол чааш нь хөгжлүүлэхгүйгээр үүгээр өндөрлөе. Харин одоо энэ эхний хэсгийн бараг 50
3-4 минутын бичлэг болж байгаа юм байна. Энэ хөө одоо бичлэгээ ямар ч гэсэн яаралтайгаар одоо ингэж YouTube дээр оруулъя. Яагаад одоо YouTube дээр ингэж одоо лайв явьжсэн бичлэг маань гэгүн талга болов гэдэг тэр бол манай хүн бас их гайхаж байна. Яагаад гэвэл өмнө нь хэрвээ ингэ тасрах юм бол ерөнхийдөө тасарсан чихээр ингэ үлддэг байсан. Гэтэл одоо бол тэр чихээр ингэ байхгүй болчихсон. Үнэхээр юм одоо миний явуулж байгаа энэ одоо контент хин нэгэн одоо бүлэг хүмүүст ямар нэгэн одоо улс хүмүүст бол таалагдахгүй байгаа болов ийм зориудаар одоо манай нэвтрүүлгийг ингэж одоо юу гэдгийг YouTube-ийн засаг захиргаа YouTube-ийн одоо компанид бол ямар нэгэн гомдол момдол ирж чагаад ингээд хааж хаан болов яаж хаан бол би энийг бол мэдэхгүй байна. За ямар ч гэсэн одоо энэ хөө нэвтрүүлгээ дуусгасны дараагаар үзэгч та бүхэнтэйгээ шууд одоо энэ нэвтрүүлгээ яаралтай одоо видео болгоход бичсэн бичлэгээ видео болгоход ингээд хүргэе. Ингээд эх 7 хоногийн яг одоо бүтэн сая өдрийн оройн 10 цагта бүгдээрээ иргэн уулзцгаая. Уг нь бол өнөөдөр үзэгч та бүхэнд маш их мэдээлэл өгье гэж бодож байна. Энэ одоо Америкийн эцэс улс Иранд явуулж байгаа ажиллагаа өнөөдөр ямар ч одоо бүтэмж муутай байгаагаас болж хятад улс бол бас л энэ одоо армуусын хоолойг Иран ингэж боосонтой холбоотойгоор маш ихээхэн одоо давуу талуудыг өөрсдөө авч байгаа. Энэ одоо жишийг авч хятад улс ч гэсэн ер нь бол Тайваны ойролцоох нь одоо Тайваны хоолойг ингэж хааж манай одоо газар нутаг байсан хууль бусаар одоо бидний салан тусгаарлсан. Ийм одоо энэ хоолой бол бидний өмч ямар ч одоо ус сонгоц тус одоо хоолоогоор бол гарахгүй гэсэн энэ одоо зарчмыг тавиад ингэж одоо бас хоолой боож болох юм байна. Ингэх юм бол дэлхийн эдийн засаг бол өнөөдрийн болж байгаа хямралаач томоохон хямрал болох юм байна. За нөгөө талаас та бүхэнтэй шууд ингэж уулзахгүй би өөртөө ингэж яриад байгаа юм шиг болохоор миний хувьд бол мэдээллийг цааш ингэж өгөх ямар ч одоо бүр сэтгэл сонир болчлоо. Ийм одоо нэвтрүүлгээ үгээр өндөрлөе. Эх 7 хоногийнхаа бүтэн сая өдрийн лайваар илүү одоо дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэнд хүргэх болно.